Хамгийн хүнд зүйл хиймэл байсан да. Би 8 сард хиймд орсон. Тэгэл хиймд ороод манай хүүхдүүд ээжийг хиймэн хордлого их сайлдаг гинэ. Та энийг хэрэглэж үзгээл. Тэгэл тэрнээс хойш энэ бүтээгдэхүүнээ таслахгүй л яваад байгаа да. 5 удаа хиймд ороод орох болгоныхаа дараагаар бол шинжилгээ авдаг. Тэгээ энэ шинжилгээгээр бол миний эрдэсүүд тэгээд одоо цагаан яс энэ төр ундаг ерөөсөө хиймд орсон хүмүүс бол хэцүү. Тэр ментэр бол ерөөсөө надад тийм зовир өгөөгүй. Тэгээд шинжилгээнүүд маань маш сайн гарсан. Хордлого бол маш бага. Ер нь бага. Тий. Органдаа бол маш хайртай. Асар их шүтэж уудаг, биширч уудаг. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Одоо надад өвдөж шансан юм ерөөсөө байхгүй. Хоолундаа бол зохицуулна. Дэглэмээрээ явна. Тэгэл явж. Ходоодоо бүр ахвалсан тий. Хоолоо давгүй иднэ. Би нэг 5 бууз идчихнэ. Тэгээд нэг 250 г хоолыг бол идчихнэ. Энэ уургийг уургаснаас хойш бүр ерөөсөө шөнө ороо унтахтаа би унтахынхаа өмнө ууж байгаа юм чинь. Тэгээд аюу сайхан. Би нойронд ерөн таараа шүн цэрвэлзэн тийм байхгүй. Тэгэхээр би бүрэн идэрч байгаа л гэж бодож байгаа. Хамгийн түрүүнд одоо хүний эрүүл байх шиг жаргалан хаана байх вэ? Бүх юм бол аяндаа болдог шүү дээ. Тэгэл хүнд эрүүл энхийн жаргал бол өстой хүний амьдралын хамгийн баяр баясгал хамгийн өстой байхгүй жаргал гэж би боддог.